удаагийн ярилцах цаг эхэлж байна. Засгийн газраас Монголдо бүтээцгээ хурааг дэвшүүлэн ажиллаж байна. Тэгэхээр энэхүү ураагаас илүүтэйгээр зорилгын хувьд үйлдвэрүүд аж ахуйн салбараас илүүтэй мэдрэгт үр дүнг нь хэмжих салбар бараг үгүй юм. Тэгвэл бүтээн байгуулалт үйлдвэржилтийн идэвхтэй үеийн босгон дээр байгаа Монгол улсын хувьд голлох сэдвийн талаар ярилцахаар бид Bloomberg-ийн студид үйлдвэрүүд аж ахуйн сайд Батлага Эрхмийг урьж ирүүлээд байна. Та Bloomberg тавтаа байна. За баярлалаа. Ярилцлага нэг бодлолын ч байх та ерөнхий сэдвээс эхлэе гэж бодлоо. Саяхан дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ажиллаж байх нэг судлаач өөрийн ажиглалтаас бидэнтэй бас хуваалцаж ирсэн юм гэхээр танай монголчууд Монгол улсын хувьд хоёр оронтой эдийн засгийн өсөлт яриад 5-аас 10 жилийн дотор ийм их зүйлийг амжуулна гэж яриад байгаа хэрэг хэтэрхий яарад байгаа юм биш үү? Энээс харахад ер нь монголчууд бас хөгжлийн талаар ярихлаар хэтэрхийх яаруу хэтэрхийх давж байна уу? За яг хөгжлийн талаар бол яаруу сонж руу гэл янз янз байдаг л байх л та зүгээр. Миний өөрийн бодол бол яг бидний нэг зовлон бол 4 жилээр сонгуул болдог. 4 жилээр сонгуул болоод сонгуульд орж байгаа намууд бид нэр энэ 4 жилийн дотор энэ улсыг ингэж хөгжүүлнэ гэсэн амлалт аваад тэр амлалтаараа сонгуулиас одоо саналууд цуглуулдаг. Тэгээ энэ сонгуулийн энэ саналууд дотроос саналын хугацаатай яаруу дүгнэлт амлалтууд гардаг болов гэж бодож байна л да. Яг бол бид нэр 10-аас 15 жил 20 жилийн дараа Монгол улсаа хөгжүүлнэхээр сонгуулиас нэг дэмжлэг авах магадлал их багтай. Тэгээ би юу гэж хэлэх гээд нэгэнд 4 жилээр сонгуул болдог 4 жил дотроо хөгжлийнхөө энэ манайх ч нэг хөгжил багтаа оронд явж байгаа шин. Тэгэхээр энэ бол сонгуулийн бүтцтэй холбоотой хугацаа болов гэж. За хөгжилтэй орнуудын сонгуул бол бас 4-5 жилээрээ болдог гэж бод. Зарим ерөнхийлөгчийн сонгуул 5 жилээр 4 жилээр одоо парламентын конгрессийн сонгуулиуд 4 жилээр ихэд бол нэгэнд эдийн засаг нь суурьтай болцсон. Улс төрийн нөлөөлөл багтаа учраас бид нар бол одоо хугацааныхаа хувьд энэ нөлөөлдөг юм болов. Энэ бол миний бодол. За ер нь бол наад шүүмжлэлчин бол бас би бол санал нэг байна. Юу гэх гэдэг нь нэхээр аливаа улс орон хөгжлийнхаа бодлогыг нэг 15-аас 20 жилээр дооройж доотлон шүү дээ харах хэрэгтэй болов гэж бодож байна. За тэрний дараагаас дэлхийн эдийн засаг яах юм? За манай орны хувьд бол хоёр хөршийн бодлого яах юм тийм ээ? Геополитик руу орж иж бид нар хөгжлөө ярих юм болов гэж. Өнөөдрийг хүртэл яасан за 90 оноос хойш ярьж байна л та. Яг Монгол улс ийм чиглэлээр, ийм салбар дээр ингэж хөгжнө гэсэн урт удаан хугацааны бодлого гарч байгаагүй учраас иймэрхүү асуудлууд яригдаад байгаа. Таны хувьд одоо сүүлийн 2 жилийн эсвэл 4 жилийн хугацаанд яг энэ ойлголтын зөрүүн дээр гарсан дэвшил гэж байна. Яг ер нь хөгжлөө юу гэж хараа. За хөгжил яриад эхлэхээр мөнгө яригдана. Мөнгө яриад ирэхлээр мөнгөний хэмжээ яригдж байгаа. Баг хөгжил ярил баг мөнгө яригдана. Том хөгжил ярил том мөнгө яригддаг. Одоо хүртэл Монгол улсыг тэжээдэг том үйлдвэрлэл бол Эрдэнэт үйлдвэр байж байгаа тийм ээ. 80-аад оны ихэр баригдсан. Зэс боловсруулах гэж яриад байгаа. Зэсийн баяжмлын үйлдвэр. Энэ бол бас бидний хийж бүтээсэн юм биш. Бидний урд удирдлага урдах одоо систем гэж. За төмөр замын асуудал 1947 оноос эхэлж барьсан. Улаанбаатар хотын асуудал ч гэдэг юм. Ингээд Дархан хотын асуудал, Эрдэнэ Дархан Улаанбаатар ерөнхийдөө тэр аймагуудын хөгжил дэд бүтцүүд гэдэг. За дэд бүтцүүд харьцангуй төмөр замаасаа бусд нь бол хоцронгуй байсан. Авц замын хөгжил бол нэлээд сүүлээс эхэлсэн гэж бодъё. Ингээ бодоход бол том зүйл бид нэр ерөөсөө төлөвлөж төсөөлж хөгжлөөгөө бодлого суулгаж байгаагүй. Юуг томоор ойлгож ирсэн бэхээр манай нам ялчихсан, эрх мэдэлтэй болчихсон ингэж хийсэн гэдэг л. Тэгээд иймэрхүү байдлаас болоод энэ хөгжлийн асуудал маань жоохон саарцсан болоо да. Тэгээд саарцсан учраас хүмүүс энэ бодлогыг ойлгохгүй том хөгжлийг одоо за энэ бүтэхгүй яагаад ч бүтэхгүй ч гэдэг юм. Нэг ийм юмн дээр л очсон юм болоо гэж бодоод байна л да. Одоо ингээд удахгүй Монголын эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна. Энэ жилийн хувьд бол засгийн газраас Монголдо бүтээцгээ уран дор яг өмнө сонсогдожсэн ураануудыг бодох юм бол илүү бас тодорхой барьцтай анзаарагдаж байгаа. Гэхдээ яг энэ үед үйлдвэржилт гэдэг ба нөгөө нэг үйлдвэржилт эсвэл бүтээн байгуулалтын ойлголт маань яаж өөрчлөгдөж байна? За яг үйлдвэржилтийн яриа бол яг мэдээж хүн болгоны мөрөөдөл хүсэл тийм ээ. Дотоо юм үйлдвэрлэдэг болох юмсан гэдэг. За энэ бол маш их судалгаа хэрэгтэй. Юу үйлдвэрлэх гэсэн. Юу үйлдвэрлэх гэхээр юугаар үйлдвэрлэх юм? Би нэг түүхий хэлээд л. За манайд хоёр баялаг байгаад байгаа шүү. Нэг нь газрын доорх баялаг, нөгөөх нь одоо нөгөө 50 сая хүрч байгаа 5 толгой мал. 5 толгой малаас
гарч байгаа бүтээгдэхүүн бол өөрөө бас тодорхой үйлдвэрлэгдээд боловсрогдоод зарагдах хэрэгтэй. Газрын доорх баялаг бол ухууч хайгаад янз бүрээр олоод мөн түүхийгээр нэг гаргах, боловсруулаад нэг гаргах. Тэгэхээр Монголд үйлдвэрлэе гэдэг байгаа маань энэ хоёр түүхийд одоо технологийн хувьд стандартанд нийцүүлээд гаргахыг нэлээд судалгаагаар л үйлдвэрлэж гаргана зөв. Өөрөө бол ямар ч өөрөө байж болно яг яаж хийх вэ гэж. За өнгөрсөн жил 6-7 сарын хооронд очоод энэ яамн дээр юу ерөөсөө бид нэгэнт үйлдвэргээд нэр авчлаа шүү дээ нүдэ аж ахуй яам маань. Явсан тул энэ үйлдвэрүүд дээр бол юу хийж болох вэ? За хүнд үйлдвэрийн бодлого. За хүнд үйлдвэр дээр бол бид сарын өмнө телевизээр бид нэг танилцуулга хийгээд байсан. Монголд бол дархан сэлэнгийн өрөөнд маш хэмжээний төмрийн орд байна. Говьд 5 толгой гээд маш их чанар сайтай коксийн үйлдвэр нүүрс байна тийм ээ. Энэ хоёрын дундаас тодорхой хэмжээний төмөр боловсруулъя. За судалгаанд гарсан уу гарсан. За мал аж ахуй дээр юу яаж нэгэнт малын тоотлого энэ жил 45.7 сая хүрлээ. Цаашдаа 50 сая болох юм байна. Эндээс гарч байгаа бүтээгдэхүүнийг боловсруулахын тулд яах ёстой вэ? За боловсруулах үйлдвэр засгийн газраас тогтоолорсон дарханд боловсруулах үйлдвэр шинээр барья гэдэг. Яг л одоогийн манай боловсруулах үйлдвэрийн одоо хүчин чадал технологи бол нэлээд гоцрогдсон. Байгаад байгаа юм бол нэгд гоцрогдсон технологи байгаа бол энийг борлуулна гэдэг бол хэцүү асуудал болж байна. Тэгэхээр технологиг нутагшуулах үе гаднаас авчирч байна. Ийм зүйлүүд дээр нэлээд ажлууд хийж байгаа. За хүнсний тал, хөнгөн үйлдвэрийн тал дээр бол нийтдээ тэр засгийн газраас гаргасан бондноос 240 орчим тэрбум төгрөг төсөл шалгаруулсан байгаа. Энийг арилжааны банкудаар нөгөө төслүүд очоод эндээс нэг одоогийн мэдээгээр нэг 100 орчим тэрбум төгрөг нь аж ахуй нэгжүүдэд очсон байна гэж. Энэ бол яг нэг үйлдвэрийг яг дэмжиж байгаа бодит зүйлүүд л дээ. Монгол улсын хувьд гарч ирж байгаа давуу тал нь юу байна вэ? Бид нэр малчны хотноос одоо үйлдвэрээс экспорт гэсэн ийм дамжлага руу орох нөхцөл бүрдэж байна. Сайн загвартай гутлан зүрх сэтгэлээ зориулсан 16 настай залуу Италиг орхиж Америк нэгдсэн улсыг зоржээ. Хожимтрээр Холливуудын одын гутлыг хийдэг болов. Түүний үйлчлүүлэгч нарын дунд Грета Гарбо, Audrey Hepburn, мөн Marilyn Monroe зэрэг хосгүй одууд багтаж байсан юм. Алдарт хүрсэн тэр эрх минер бол Salvatore Ferragamo. Энэ нэр одоо загварын ертөнцид заавал худалдаж авах зүйлсийг илэрхийлдэг болсон. Энэ нэрийг сонссон хүнд нарийн урх хийцтэй Италид үйлдвэрлэсэн гутал гэсэн утга шууд буудаг. 90 гаруй орон салбартай олон зуун сая доллараар хэмжигдэх энэ бизнес одоо хүртэл дэлгэцийн урлагтай салшгүй холбоотой хэвээр байгаа юм. Түүхээрээ бахархаж, ирээдүрээ тэмүүлсэн энэ компанийн үйл ажиллагаа улам өргөжөж, гоёл чимэглэл, үнэртэй ус, мөн бугуйн цагны зах зээл рүү тэлжээ. Тэгвэл өдийг хүртэл гэр бүлийн тогтолцоогоор явж ирсэн Ferragamo компанийн гүйцэтгэх захирал Michele Norsатай бид ярилцах гэж байна. Италийн алдарт брендинг эзэнтэй хийсэн ярилцлага зөвхөн Bloomberg телевизээр